Би орж ирээд ингээд амар ижиж суугаад энэ тий. Би эсвэл жоох ижлэх юм уу? Харсан чинь бас л түрнийхтэй адилхан. Англи хараад ирв юм. Тэгээд яг чи яг наанаас суух хөдлөхгүй байж зөө. Би чамааг ингээд жоох найлцсан гэж орж ирээд ингээд суусаар. За бүгдээрээ сайн байна уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэг маань Токиос харуул 6 дахь дугаар маань та бүхэндээ маш хүндтэй зочны хамт та бүхэнд хүрэхээр бэлэн болсон байна. За ингээд бүгдээрээ Тайваны Тамканы их сургуулийн барилгын инженерийн оюутан оргилыг өгт авцгаая. За сайн байна. За энэ бичлэг гэж байгаа газар айгүй өрмөц шийдэлтэй газар байна тий. За сайн сайхан юу байна? Энэ 7 хоногт 2 шалгалттай байсан. Тэгээд 2 шалгалтаа өгч дуусчаад одоогоор завтай байна. За оргил ууцаа төгссөн таа гэлээ. Миний мэдхээр нууцаа төгссөн ихэнх залуучууд ер нь хятад руу аягүй их сургууль явдаг юм шиг санагдсан. Тэгвэл оргил яг яагаад анх Тайванд ирэхээ шийдсэн бэ? 13 онд анх 10 жилийнхаа сургуулийг төгсчөөд тэгээд барилгын инженерийн мэргэжлээс суралцсан гэдгийг шийдчихсэн байсан. Тэгээд нөгөө нэг ууцаад 10 жилээс багаас хятадлээ суралцсан бол манай гэр бүлийнхэн маань хятад руу явж сураад хятадлынхаа мэдлэгийг улам зузаатгаад өргөтгөхөд ирэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийн дагуу ер нь бол хятад руу явж сурахаар болсон. Тэгээд тухайн үед манай ээжийн найз нь Тайван Монголын хоёрын хооронд ажилладаг байсан учраас ээжийн найз маань ингээд ээж зөвлөд Тайван айгуу тийм хөгжил сайтай хүмүүс айгуу ёс суртахуунтай нөхөрсөг амьдрахад аюулгүй орчин айгуу сайтай боловсрол эзэмшгэд айгуу тохиромжтой гэдэг. Тэгэл ээжүүд л болсон хойно тэгэл хамгийн хүүхдийгээ аюулгүй газар руу явуулахыг бодоод тэгээд энд ирсэн байгаа. За энд ер нь одоо их сургууль сурдаг ихэнх дийлэнх одоо залуучууд ингээд ажиллаж байхад ихэнх л одоо бизнес ч юм уу те санхүү ч юм уу ингээд нэг тийм том өргөн хүрээний чиглэлээр одоо суралцдаг юм шиг санагдсан. Тэгвэл оргил маань одоо барилгын инженерээр суралцдаг те. Тэгвэл яг багасаа ингээд одоо барилгын инженер болно гэж шийдсэн байсан уу? Ер нь ягаад инженер гэх мэргэжлийг сонгохоор шийдсэн бэ? Яг барилгын инженер мэргэжил гэдгийг сонгоход хамгийн их нөлөөсөн хүн маань бол манай эмээ байгаа. Тэгээ манай эмээ минь өөрөө яг барилгын салбарт бол маш олон жил баг насаараа барилгын салбарт ажилласан захиргааны инженер хүн байдаг. Тэгээ бас манай үеэлэгч маань бас TC архитектурын ангид суралцдаг. Яг тухайн үед намайг дөнгөж 10 жилээ төгсөж суралцдаг байсан. Тэгээд би өөрөө энэ байгалийн ухааны хичээлүүд буюу физик, мат гэдэг хичээлүүдэд ер нь бол өөрөө аягүй сонирхолтой байсан. Тэгээд барилгын инженер гэдэг мэргэжлийг ер нь сонгосон доо. За инженер гэхэлэр одоо зарим хүмүүс заавал ингээд мат одоо саяны хэлсэн шинжлэх ухааны хичээлүүдэд амар гавал явах хэрэгтэй тий. Эсвэл ингээд аюу хэцүү мэргэжилттэй ч юм уу гэж бодож магадгүй. Тэгвэл одоо шиний бодлоор чиний одоо мэргэжлийн чинь хамгийн гоё хэсэг нь юу вэ? Миний мэргэжлийн хамгийн гоё хэсэг нь юу вэ гэвэл төсөөлөн бодох чадвар аягүй сайн хөгжүүлдэг. Тэгээ дээрэс нь бас нэг хувь хүний нэг зүйл байд юм шиг байна. Ингээд ямар нэгэн асуудлыг солв хийхтэй, асуудлыг шийдвэрлэх. Математик хэцүү юм шиг боловч математик яг бодлогын хариуг нь гаргасны дараа айгүй гоё мэдрэмж авдаг. Тэр мэдрэмж нь ингээд би 10 жилтэй байхдаа математик физик хичээлдээ ер нь айгүй сонирхолтой хөгтөөсөн. Тэгээд математикийн сонгонд явдаг гэсэн. Тэгээд хэцүү юм шиг хэрнээ одоо барилгын инженер маань ерөнхийдөө яг бидний иргэн тойронгийн орчингийн энэ хөрс, энэ нар, ус тэгээд энэ бүх зүйлийг томьёонд оруулчихсан хэлбэр. Тэгээ тийм учраас энэ нэлээд надад их сонирхолтой. Тэгээд бас энэ дээр нэмээд бас нэг зүйлийг тайлбарлахад барилгын инженер гэдэг мэргэжил нь болохоор яг барилга гэдэг үг орсон байгаа хэдий ч энэ маань зөвхөн яг барилгын инженер гэсэн зөвхөн ганцхан барилга гэсэн утгатай үг биш. Энэ хятад дээр болохоор төмөөгүнцэн гэж орчуулсан. Төмөөгүнцэн гэдэг нь болохоор энэ хөрсний магчилж орчуулах юм бол хөрсний инженер, газар шороо инженер гэсэн утгатай. Англи хэл дээр болохоор civil engineering гэж орчуулсан гэдэг иргэний инженер. Иргэний инженер гэхээр бүр өргөн утгатай болчих жоохгүй. Хүн те энэ дэлхийд дээр хүмүүс амьдарч байгаа хүний хэрэглэх орчин гэхэлэр айгуу том өргөн утгатай. Тэгмээд монгол хэл дээр болохоор барилгын инженер гэж орчуулагдсан байдаг. Тэгээ яагаад энийг тайлбарлах болсон бэ гэхэлэр барилгын инженер гэдэг нь яг одоо бидний одоо хойлон гихний сууж байгаа сандал, зам, байшин, барилга те гүүр энэ бүх зүйлийг ингээд цогтолсон. Энэ бүх зүйлийн талаар ордог. Харин энийг өргөжлүүлж цаашаага одоо барилгын салбарын каркасны инженер, дэд бүтцийн инженер, эсвэл даацын инженер, эсвэл зам гүүрүү гэдэг ингээд хөрвөх боломжтой. Тэгээ ер нь бол энэ байгалийн ухааны барилгын инженер нь бол байгалийн ухааны хамгийн basic төвшнийг ингээд айгүй гоё гүн гүнзгий ойлголт өгдөг. Ер нь бол инженерийн мэргэжил нь өөрөө их суур болж байгаа альва амны.
За би яг анх Тайванд ирж байхад ингээд одоо calculus математикийн хичээл юусэн ойлгохгүй тэгээд тэр үед надад аюу хүндрэлтэй санагддаг байсан. Яг гэх юм бол ингээд манай профессор маань өөрөө одоо хятадаар хичээлээ заагаад тэгээд сурах чиг ном маань болохоор англи дээр тэгээд би яг анх Тайванд ирэхэд надад бол хичээлээ ойлгохгүй нэлийн хэцүү үед бас тохиол одоо байдаг байсан. Тэгвэл оройн яг ингээд Тайванд ингээд инженерээр сурахад те яг ингээд өөрийнхөө төрлөх хэл дээр биш ингээд хятад хэлээр мэржлийнхаа хичээлүүдийг одоо үзээд явхад ер нь ямар байна? Ямар нэгэн хүндрэлтэй зүйлүүд бас тулгарч байсан. Ааха. Мэдээж хүндрэлтэй зүйлүүд тулгарч исэн. Гэхдээ ерөнхийдөө математикийн хичээлдээ ер нь сонирхолтой байсан бол тэр хүндрэлтэй зүйлүүд нь маш бага байсан. Тэгээ бас тэрээс бас давуу тал нь 2013 онд яг үе цаг дөнгөж төгсчхөөд тэгээ Тайван явах шийдвэрийг гаргах үе Тайваны сургуулиудын эсэлтийн хугацаанд дуусчихсан байсан. Тэгээд би яг энэ gap year авах хугацаанд Тайванд би Тамканы яг энэ одоо сурж байгаа их сургуулийнхаа яг хэлний бэлтгэлтэнд бүтэн нэг жил суралцаад нэг жил суралцж байгаа хугацаанд яг энэ орчинтойгоо танилцаад сургуультайгаа танилцаад мөн яг өөрийнхөө салбарын хичээл дээр яг орж ингэж сонирхож сууж ямар шүү байдаг гэдгийг нь бол үзчихсэн болтоор хацсангуу гайг байсан болов уу гэж би боддог. Тэгээ бас нэг зүйл нь мэдээж яг хятад хэл дээр суралцсан ч гэсэн одоо Монгол математик дээр ингэдэг шээ. Язгуур доор язгуур гэл ингээл тэр зүйлүүдийг яг хятад хэл дээр нь сайн мэдэхгүй ч гэсэн анхны удаа ингээд яг юу яриад байгаа нэг сайн ойлгохгүй ингээд нэг юм эргэлзээд асуудал байдаг байсан. Тэгээ ер нь бол хамгийн сайн ер нь бол хийдэг байсан зүйл би багшийн яриг рекорд хийдэг гэсэн утсан дээр. Тэгээд утсан дээр рекорд хийгээл оройн очиж сонсож байгаа бол ингээл сонсоол тэгэл яг тэр үгийг ингээл бичээл хайгаал гуглдэл ингээл үздэг байсан. За Тайванд анх ирэхэд ер нь одоо энэ төсөөллөөс чинь арай өөртөө Тайван чинь ийм газар байсан юм уу гэсэн нэг тийм зүйл байна уу? Энийг нуугаад явах яг ингээл Тайванд руу яг хэлний бэлтгэлдээ бүртгүүлчихэл бай. Тэгэл явхаар болоод бизнесний материалтай л үзлээ. Тэгэл яг Тайваныг сонирхож үзэж байгаа байхгүй. Google дээр за Тайван гэж уусан талаар ингээл үзсэн чинь Тайваны хамгийн тэ ингээд одоо 2016 оны хамгийн өндөр барилга болох 101-ийн давхар барилга яг энэ болгоо ингээл гарч ийл хамгийн гоё гэсэн зүйлүүд нь гарч ирээл. Тэгэл би вау ямар гоё газар вэ тэгэл ийм газар л явах чам тэгээ энэ 100 өвөл болдгоо юм байна гэл гисэн ингээл ийм айгуу гоё төсөөлөлттэй өндөр хүлээн авалттай байсан. Тэгээ яг Тайваны олон улсын нисэх онгоцны буудлын дээр яг дөнгөж буугаал яг Тайпей руу явж явах замд яг тэр хэсэг нь бол ерөнхийдөө жоохон Тайван маань одоо ерөнхийдөө жоохон төвөөсөө жоохон захдуу шүү дээ. Тэгэнгүүт ер нь яг тэр орчин тэгээ би харчаад яг би яг хаана ирчвэ гэж анхны удаа л бодож исэн. Гэхдээ яг харагдах байдал нь яг тэгж санагдуулсан хэдий ч яг хүмүүсийн харилцаа тий яг хотын дэд бүтц бүх зүйл нь айгүй ингээд сэтгэл татан байдаг байсан. За Тайванчуудаас ер нь одоо энийг сураад авчихын сантай гэсэн зүйл байна. Энэ амар инээдтэй юм шиг хэрнээ яг Тайванчуудаас хамгийн их сурахыг хүсдэг зүйл нь ойчрлон сурахыг айгүй тийм. Яг энэ айгүй инээдтэй юм шиг хэрнээ тэр ойчрлон гэдэг зүйл бол энэ хүмүүсийн ухамсарт байдаг хамгийн том ёс суртахуунтай зүйл гэж би боддог тийм. Ингээд бүгдээрээ ингээ ойчралдаг нэгээ хүндэлдэг яарсан байсан ч гэсэн ингээд нэг тэр өмнө байгаа хүнийгээ хүндэлдэг. Одоо жишээ нь миний урд нэг хүн зогсож байгаад ажил гараад ч юм уу явхад би чиний урд байсан шүү гэд буцаж хурж ирэх тийм асуудал байдаггүй. Тэгээ энэ нэг талаараа ингээ ойчрлон сурах юм шиг хэрнээ. Нөгөө талаараа амар ёс суртахуунтай тэгээ би хүнийг хэрхэн хүндлэх үү те гэдэг зүйлийг ингээд яг суралцахыг айгүй хүсдэг. За санал нэг байна. За оргилог Тайванд ирээд ер нь энэ хугацаанд ингээд хичээлээс гадна одоо би ингээд хувь хүнийхээ энэ тал дээр те би одоо ингэж хөгжиж гинэ гэсэн тийм зүйл байна уу? Мэдээж Тайванд суралцж байгаагийнх бид нар яг их сургуулийн боловсролыг бол мэдээж бас Монголдо бас эзэмсэж болно. Харин Тайванд их сургуульд сурж байгаа хамгийн гол давуу тал маань юу гэхээр энэ улсын түүх, соёлтой хүмүүсийнх нь ёс суртахуунтай байдал, орчин, нийгэм гэдэг энэ бүх зүйлээс одоо би ч одоо энэ Тайванд дэх нийгмийн нэг хэсэг шүү дээ. Тэгэнгүүт энэ зүйл суралцж байгаа бах гэж би бодож байгаа. Тэгээд ер нь бол энэ хүмүүсийн дээр найрсах, бие бинийгээ хүндлэх гэдэг цаг барих хамгийн гол нь цаг барихтай. Тэгээд альва юмд ингээд нухацтай яг ингээд бариад авсан зүйлээ яг хийдэг, ардн гардаг. Айгу хичээнгүй ард юм уу? За. Тэр ингээд бичлэг үзээд сууж байгаа залуучууд дунд магадгүй Тайванд одоо ингээд инженерээр ирж одоо сурах хүсэлтэй залуучууд байж магадгүй. Тэгвэл яг тэдгээр залуучуудад хандаж Тайваныг ер нь Тайванд ирж сураарай гэж ер нь уриалах уу? Мэдээж энэ ч сурсан юм чинь би уриалахгүй яах вэ? Гэхдээ бас яагаад уриалах болсон шалтгаануудыг бас дурдвал зүгээр ах. Тэгээд ер нь Тайван маань өөрөө
2016-17 онд дэлхийн хамгийн аюулгүй улсаар тодорсон. Ажиллаж, амьдарч сурахад ер нь хамгийн аюулгүй safety орноор тодорсон. Тэгээд амьдрах орчин айгүй сайтаагаас гадна суралцах орчин айгүй сайтай. Хүмүүс нь ихт нөхөрсөг тусч гэдэг юм уу те. Тэгээ бас мэдээж зардлын хувьд Монголтай ер нь бол ойролцоо. Тэгээ бас бид нар оюутан юм чинь өвлийн амралтаараа, зуны амралтаараа нутаг буцах хэрэгтэй шаардлага гардаг. Тэгээд тэрэнд маань бас ингээд харьцангуй бас ойрхон учраас замын зардал, онгоцны тийз гэдэг зүйлүүд ер нь бол хямдхан. Тэр талаараа айгүйх даваа талтай. Тэгээ бас Тайван маань бас хятад хэлээс суралцахаас гадна англи хэл дээрээс бас суралцах боломжтой. Англи хэл дээр сурж байгаа хүмүүс нь хажуугаар хятад хэлийг эзэмших боломжтой. Хятад хэл дээр сурж байгаа хүмүүс англи хэлээр үзэх. Ер нь бол ингээд даваа тал ихтэй байгаа шүү. За. Тайванд ирж суралцаа гэхлээр хүмүүс одоо заавал ингээд зуучлалын байгууллагаар дамжаал те. Одоо ингээд тэгж бодчих магадгүй. Тэгвэл одоо яг миний бодлоор ингээд Тайванд ирж суралцаад ер Тайван ч өөр газрууд очиход ч гэсэн нэг тийм зуучлалын байгууллагаар дамжих хэрэггүй байдаг юм шиг санагддаг. Яг гэх юм бол одоо бид нар одоо интернетээс одоо сургуулиудын сайт руу ороод одоо ямар мэрэгчлүүд байна те хичээлүүд за одоо ямар тэтгэлэгтэй програмууд санал болгох чинь ч гэдэг юм уу бүх одоо цогц мэдээллүүдийг одоо сургуулийн сайтнаас ч юм авах боломжтой байдаг байгаа. Тэгвэл энэ тал дээр оргил дээр дахиж нэмж хэлэх зүйл байна. Хүмүүсийн зуучлалын байгууллагаар зуучлуулдаг хамгийн том алдааг нь би ийм юм болоо гэж боддог байхгүй. Одоо за ямар ч 10 жилээ зөгссөн юм чинь би сурах хэрэгтэй, их сургууль сурах хэрэгтэй, би заавал гадаад сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол би цаг алдах гэдэг гэж цаг алдах гэдэг зүйлийг ер нь толгоноос авч хаях хэрэгтэй гэж би боддог байгаа. Тэгээд яагаад цаг алдах толгоноос авч гэхэл би 2013 он Тайванд ирсэнээс хойш би одоо Тайванд нийтдээ ингээд 6 жил болж байгаа байхгүй. 6 жил болж байгаа хугацаанд эхний жил нь хэлний бэлтгэл суралцаа, дараагийн жил нь их сургуультаа ороо, тэгээ дараад нь барилгын инженер мэргэжлийг үндсэн ингээд чиглэл рүү ороод ирэнгүүт жоохон хүнд тэгээ бас эрүүл мэндийн шалтгаанаас би Монголд буцаад 2 жилийн хугацаанд Монголд бие эмчилүүлэнгээ яг барилгын салбар Түшигт арга гэдэг construction компанид би яг өөрийнхөө мэргэжлээр ажилладаг байсан байхгүй. Тэгээд энэ болгонд ингээд явж хахад энэ болгонд аягүй их зүйлийг суралцдаг, өөрийгөө таньж мэддэг, юунд сонирхолтой, энэ мэргэжил нь яг юу вэ гэдгийг аягүй их ингэж олдог байхгүй. Тийм учраас яарах шаардлагагүй. Тэг хүмүүс яарснаас болж аягүй их алдаа гаргаж те. Одоо ихэвчлэн зуучлалын компаниуд бол хэлний оноог нь гаргаж өгдөг, сургуультанд бүртгүүлж өгдөг. Тэгээ хэлний оноо гаргаж өгөө та нар хэлний оноотой болцсон юм шиг тэрэнд бол их баярлах ямар шаардлагагүй. Яагаад вэ гэхээр яг суралцахад хүрээд ирэнгүүт хэлний оноо гаргуулсан юм чи та нар ядаад багшийн ярьж байгаа зүйлийг ойлгохгүй. Ангийнхантайгаа ойлголцохгүй болвол хичээл чинь сонирхолгүй, нийгмийн сонирхолгүй санагдах, хичээлээ ойлгохгүй болоод ирэнгүүт мэргэжил чинь сонирхолгүй, буруу сонгоцсон санагдаад айгүй хэрэгэлзээ үүсээд тэгээд ингээд жинхэнэ одоо яг бидний хэлдгээр яг айгүйх цаг хугацаа алддаг. Тийм учраас яг ямар мэргэжлээс сурахаа айгүй сайн шийдээд яг аль ус руу явах ч бол аль хэлний мэдлэгийг альвих эзэмсчин байх хэрэгтэй тэрийгээ суралцаад gap year аваарэ гэж тэрийг бол айгүй зөвлөх байна. Тэгээ бас тэрнээс гадна сүүлийн үед энэ айгүй мундаг залуучууд маань нэгдээд энэ Томьёо гэдэг айгүй том платформ үүсгэсэн байлаа. Тэр нь тэгээд та нар үн төлбөргүйгээр ингээ хүмүүсээс менторын үйлчилгээ аваад те ямар усад ямар сургуульд суралцахад юу шаардлагатай хэрхэн яаж бүртгүүлэх үү ямар шаардлагуудыг биелүүлсэн байх хэрэгтэй гэдгийг авах боломжтой болсон байлаа. Тэгээ бас Тайваны ингээ айгүй олон их сургуулиудын мундаг залуучууд бас менторын үйлчилгээ үзүүлж байгаа юм байлаа. Тэгээд энийг ингээ энэ боломжуудыг ашиглаад битгий яарн шийдвэр гаргаараа гэхэд битээ бас зуучлалын компанид хандаарай гэж зөвлөх байна. За баярлалаа. Ингээд өнөөдрийн Токио саруул 6 дахь дугаарт маань хүрэлцээрсэн оргилтоо маш их баярлалаа. Тэгээд дугаартаа урьж оролцуулсан чамдаа бас айгүйх баярлалаа. За бүгдээрээ дараачихан бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.